Энэ төсвийн хүрээний мэдээллийн тогтоолыг харахад эх оны төсвийн зарлага санхүүжилтийг 33.4 их найдад барина гэж тоо явж байна. Тэгэхээр энэ жилийнх төсвийн зарлагаа нэмэгдүүлэх үү гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж нэгдүгürt ойлгож байна. Тийм. Бууруулж байгаа юм байлээ. Одоо ч 35 их найд илүү байгаа. 34 их найд болгоо. Ер нь цаашдаа ингээд төсвийн зардлын өсөлт хурцтай байсныг бас ер нь зогсоёо бууруулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй орж ирж байгаа юм байлээ. Энэ бол зөв. 2025 онд засгийн газар эдийн засгийг 8%-аар өснө гэд өөдрөгөр төсөөлж оруулж ирсэн. За өнөөдөр яг ямар хөвтэй байна вэ? За бидний хувьд яг 25 оны энэ эдийн засгийн өсөлтийг 7.5% байх боломжгүй бөгөөд манай таамаглал дээр бол 5%-аар орж ирсэн байгаа. 26 он хүртэл бол энэ уулуурхай салбартай холбоотой асуудал нэдэд хүнд байдалтай байх юм байна гэж харсан. Төсвийн доктортой байдлыг хангахын тулд хамгийн гол нь одоо манай төсвийг аваад үзэхэд энэ нүүрс зэсийн тэнцвэржүүлсэн үн бол хамгийн чухлаа. Гэтэл өнөөдрийн энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр орж ирсэн тэнцвэржүүлсэн үн $133 гээд орж ирчихсэн байгаа. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр нүүрсний үн чинь яг ийм үнэтэй байгаа юу гэвэл $70 хүрэхтэй үгүйтэй байгаа. Засгийн газрууд үнийг алт цэсээр нөхөж байгаа гэж ингэж тайлбарлаад байгаа шүү. Үнэндээ бол яг бодит байдал тийм биш. Яг тэгвэл алт цэсний орлого чинь дийлэнхөө оюут толгойн орлого байна. Оюут толгойн орлого чинь 5% нь татвараар орж байгаа. Өргөн бариагүй байгаа нөгөө татварын реформ, нийгмийн дадлага эрчим реформ аль аль нь төсвийн орлого дээр үр дагавартай байх байхаа тэр чинь хэрэгжил одоо хаврын чуулганаар эсвэл намрын чуулганаар батлагдвал 26-аа оныхоо төсөв дээр энэ төсвийн өрөөнийхөө хүрээнд авч хэрэгжүүлж чадах юм уу үгүй мүү гэдэг асуултыг асууад байна. Одоо татварын реформ хийнэ гээд иргэд бол одоо татварын хөнгөлөлтүүд орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж шүүмжилж байгаа өнцгүүдийг харахаар татварын реформ нэрийн дор татварын төрлийг нэмэх гээд байна. Буюу одоо булгаа даргын болгоомжилж байгаа төсвийн орлогын тасалдал үүсэх үгүй юу гэдэг асуудал асуугаад байна шүү дээ. Хэрвээ цалин үс нэмэх гэх юм бол 1-1.5 их найд өрний зардал бууруулна. За үүн дээр нэмээд хэрвээ бид нэр орлого бууруулах одоо үр дагавартай нийгмийн даатгалын реформ, татварын реформыг хэрэгжүүлвэл дахиад тэр хэмжээгээр зарлага бууруулах ийм одоо зүйл хийнэ гэсэн үг болчихж байгаа. Энэ эрүүл мэндийн салбарын талаар одоо би 5 дахь чиглэлээр ярьж байгаа. Гэтэл энэ салбарын тусламжлалчдын чанар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын, эмч ажилчдын нийгмийн асуудал ер нь доордож байна. Эрүүл мэндийн салбар эмзэг албан ёсоор 100 жил болоход үндэсний эмийн хөдөлгөөр байхгүй. Стратеги төлөвлөгөөнд энийг тусгадаг юм. Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарын төсөв бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол 1 их найд гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтаа нэмэгдээд. Одоогийн байгаа төсвөө зөв хуваарлах замаар болвол цалин өсөө нэмэгдүүлэх боломж байна гэж бол бид харж байгаа. Ард иргэдийн хүсэж байгаа нэг нийгмийн даатгалын хөнгөлөлт, дэмжлэг, татварын дарамтаас ангижруулах нөхцөл боломж гэдгийг одоо бид төсвийнхаа урсгал зардлыг бууруулж иж бодиттой бий болгоно гэдэг л ганц зарчимтай явж байна.